Сайн байцгаана уу, мөгчөн байна. Өнөөдөр хэдүүлээ Blush-тай хамт миний 7 хоногийн лукийг бүрдүүлцгээе. За тэгэхээр миний хамгийн эхний лук бол одоо өмссөн байгаа өмдөн дээрээ ингэж давхарлж өмсөөд улаан пүзийн өмсөөд нэг лук бүрдүүлнэ. Тэгээд хувцас солиод ирье. За энэ бол миний нэг лук байна. Ажилд маань өмсөгддөг хувцаагаа. Тэгээд Монгол дээр бичлэгэнд орохдоо ихэвчлэн иймэрхүү хувцас өмсдөг. Энэ цамц бол миний thrift-ээс авч ирсэн цамц. Тэгээд ерөн сүүлийн үед нэг иймэрхүү загварын цамцнууд олоход жоохон хэцүү болоод байгаа шүү дээ. Тийм болохоор би thrift-ээс авч ирсэн. Тэгэд би энэ цамцыг яг thrift-нд харчаад Friends цувралын Ross-тэй адилхан цамц байна гэж би бодож ирсэн. Яг Ross өөрөө дандаа юм гурвалжин ингэртэй цамц өмсдөг. Тэгээд би яг энэ цамцыг thrift-нд харчаад энэ яг надад Friends цувралын санаанд оруулж ингээд тэгээд дотор нэм цагаан подолтой яг ингэж өмсдөг. Тэгээд мэдээж бас чанарын хувьд ч гэсэндээ ингээд second hand гэхэд аюул сайн чанартай санагддаг. Одоо бараг өмсөөд 2 жил шахуу болж байгаа гэсэндээ бараг л шинээрээ байгаа. Ийм модноос гардаггүй гоё цамцтай. Тэгээ энэ гутлыг бас бэлгэнд авч ирсэн гэдэг байхгүй. Ерөнхийдөө л нэг иймэрхүүгээр хувцалж явдаг. Нэг casual өдөр тутамдаа нэг ингээд өмсөхөөр. Нэг тийм ажил хэрэгч бол бас биш. Яг л сайхан дунджийг баримжилсан. Таач гарцаг юм штэ. Тэгээ энэ миний бас нэг өдрийн хувцаагаа. Ягаад гэхээр би сүүлийн үед нэлээх гүдэг болж байгаа. Гүйлт сонирхож эхэлж байгаа. Одоогийн сонирхогчийн хувцал нэг иймэрхүү байна. Бүхэд цогтой, хөлн дэвтэйхэн гуталтайгаа. Зүгээр л ингийн даун шорт. Тэгээд даун шорт ер нь бол амар санагдсан надад. Гүйхэд бис нэг юм ялгар шорттой гүдэг гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр жоохон тохгүй. Би энэ хүүдиндээ ер нь бол амар дуртай. Яг юм бүтэн цахилгаантай биш. Тэгээд карман бас яг ингээд нийлцэн. Тэгээд тал цахилгаантай болохоор ингээд ашиглахад өмсөж зүүхэд айгүй хэвтэйхэн санагдаад идэв. Тэгэл ингээд амар том чихвчээ зүгээл гүүжгүй штэ. Тэгээд 7 хоногтоо 2-оос 3 удаа ер нь бол гүүждэг болж байгаа учраас өөрийнхөө лукны нэг өдөрт орууллаа. 7 хоногт ингээд гүүж эхэлсэн шалтгаан маань бол миний таргалалт байгаа. Тэгээд таргалснаас хойш ер нь зөвхөн жиндээ анхаарахаас илүүтэй бас mental health-таа ер нь бол анхаарах хэрэгтэй мэн гэж ойлгоод тэгээд гүүж эхэлсэн. Тэг гүүж эхэлснээс хойш ерөнхийдөө бол сэтгэл санаа гэсэндээ хамаагүй дээрддэг. Нойрны чанар гэсэндээ илүү чанартай болдог учраас гүүхэд ер нь бол амар гоё идэг. Арай нэг тайвшраад юмыг нэгэнгөө ууж бодох чадaltaй болчдөг учраас 7 хоногт ер нь бол 2-оос 3 удаа гүүж эхэлж байгаа. Мэдээж гүүхээр дан турхаас илүүтэй яг ингээд сэтгэл санаа маань бас ингээд тайвшраад за зүгээрээ гэж ингээд бодох сөхөдөлтэй учраас миний хувцлалт бол юм байна. Маш тухтай байгаа бидтэй. За энэ бол миний хамгийн эмхтэлэг хувцснуудын нэг маань байна. Тэгээд энэ хувцсанд бол ихэвчлэн ивентэд урагдахтаа юм уу, эсвэл гоё оройн зог барихтаа юм уу те нэг тийм эмхтэлэг activities хийх үед бол өмсдөг. Сүүлийн үед нэлээд өргөн цамц ч юм уу ингээд нэг юм байги төрлийн хувцсууд өмсөөр байгаад иймэрхүү эмхтэлэг хувцс өмсгөрөө ингээд хичээд байдаг болсон байлээ. Гэхдээ надад бол хөрхөн зогсож байгаа гэж би бол боддог. Тэгээд хар түүфэл бол миний хамгийн анхны өөрөө авсан өсгөөтэй гутлаагаа айлын дунд дээрээ том ихцтэй учраас ихцтэйгээ амар ойрхон байсан учраас хувцсын дандаа хулгайлж өмсдөг байсан. Тийм болохоор яг ингээд тусдаа амьдраад ихсэн чинь надад яг өөр ингэсэн юм эмхтэлэг хувцс байдаг юм байна штэ гэдгийг анзаараад хамгийн анх энэ төвлийг өөртөө авч ийсэн. Тэгээд энэ юу бүх ч гэсэндээ бас нэлээд feminine харагдуулж чаддаг. Юу бүх санагддаг. Материал нь амар их таалагддаг. Ийм хүчлээстэй ч юм шиг. Тэгээд ийм шулуун урт байгаа нь таалагдж байгаа. Тэгээ энэ хувцсан дээрээ болохоор бас хар хин цүнх. Хөвчлэн байгийн хувцс өмсдөг болохоор яг ингээд өсгөөдөө хувцсан дээр бас нэг алхаж сураагүй. Тэгээд энийг өмсөж жоохон гадар алхахаар хөл маань ингээд
угарч унах гэдэг ийм богинохон уулна. Энэ бол миний хайлайт. 7 хоногийн хайлайт. 7 хоногтоо бүр үнэхээр гоё ивентэд явах гэж байгаа үедээ л би энэ хувцсыг өмснө гэсэн үг. Тэгээд намайг хэрвээ энэ хувцс иймэрхүү хувцсанд харуул би их сайхан мүүдтэй байна л гэсэн үг. Одоо энэ топны артлал нь ингээ ардаа бас уйдаг учраас яг юм энгийн харагдаж байгаа юм шиг хэрнээ. Тийм хөрхөн чимхтэй гэсэн үг. Тэгээд ихэнх нөгөө нэг Mac-ын топнууд чинь одоо ингээд жоохон ингээд угалттай гэх одоо юу гэх вэ? Энэ мах гаргаж ирээд байдаг штеп. Энэ дөрвөлжин ингэртэй болохоор айгүй гоё. Тухтай. Энэ цагны хувьд болохоор энэ цаг ажилдаггүй. Гэхдээ надад маш үнцэнтэй санагддаг цаг. Ягаад гэхээр манай эмээ өвөөгийн хос цаг байсан. Тэгээд энэ болохоор манай эмэгтэй хос цаг нь манай эгчд болохоор өвөөгийн цаг очиж исэн. Тэгээд хичнээн ажиллахгүй байгаа ч гэсэндээ яг юм ойрхон санагддаг. Зүүхээр ингээд нэг юм тухтай гоё тухтай л санагдаад байдаг юм штэ. Надад яг тааруулаад ингээд багсгаад улын ажилдаг болгоод бүгдийсэн гэсэндээ ягаад ч юм над дээр ирээд ахаад ажиллахаа болж исэн. За ажиллах гэж чигээд явах гээд гоё л маягаар хэрэгэд ингээд хэрглэж байгаа. Тэгээд өөр надад гоё л гэх юм бол миний эмэг байгаа. Би ерөөхдөө мөнгөлөг юм нэх хэргэлдэггүй. Миний яг өөрийн манд хувь нь тийм warm toneтэй хүн. Тэгтээ одоо энэ хувцлалд бол нэг тийм цэнхэр хар тэг ингээд миний гутлын ид дээлч гэсэндээ мөнгөлөг байгаа учраас ийм дугуйд мөнгөлөг ямиг сонгож өгсөн. Ийм байна. За энэ бол бас нэг simple өдрүүдийн нэг хувцлалт. Бүхэлдээ ерөөхдөө бол хараар хувцалж байгаа. Тэгэд энэ дээрээ нэмээд хар сахиа өмсчээ гэж бодож байна. Ерөөдөө яг дан хар хувцлахаар бас амар тийм хүчтэй мэдрэмж авдаг. Одоо ингээд бүхэлдээ хар хувцсан байгаа ч гэсэндээ миний арсан жакет болон одоо ийм суналттай подолчин материал, джинсэн материал гэд яг юм 3 өөр төрлийн хар өнгийн материалууд байгаа. Гэхдээ яг хичнээн өөр төрлийн хар материалууд ч гэсэндээ яг ингээд бүхэлд нь харахад бол kind of good fit. Нэх их тэгэж хараар дагнаад байдаггүй ч гэсэндээ яг ингээ хаяада бүтэн хараар хувцлахаар нэг тийм амар цэвэрхэн мэдрэмж авдаг. Амар илүү дутуу юм шаардлагагүй зүгээр л юм үнэхээр casual харагдаж чаддаг гэж бол боддог. Тэгээ одоо угаасаа сэрүү орж байгаа учраас сахи бол үнэхээр яг модонд орох үйлрлийн нэг. Тийм учраас энэ сахи маань их амин орох баха. Тэгээ цүнхний хувьд болохоор илгэн материалтай. Тэгээ миний гутал бас өөрөө илгэн материалтай. Ягаад ч миний цүнх гутал хоёр зогцчих юм бол тэр ингээд outfit юм бүтэн болчихж байгаа юм шиг санагддаг. Яг гоо цүнх гутал хоёрыг зохицуулах нь ингээд амар old fashion машин ингээд хоцрогдсон гэж ярьдаг ч гэсэндээ надад бол хэзэж хөвгшөрөхгүй дүрм юм шиг санагддаг. Гэтэ үнэхээр яг энэ хувцсалт намайг шал өөр харагдуулж байгаа үстэй найзуудаа. Бүр яг юм өөр төрлийн мөнгөчм харж байгаа юм шиг. За тэгээд ерөнхийдөө би угаасаа юм байгийн нэлээд сул өмд байгаа. Миний өмсөн байгаа өмд бол бүр яг ингээд тайд таруулъя заяа. Ийм сул өмд байгаа. Тийм болохоор ийм сул өмдөн дээр өмсөж байгаа савх топ маань бариу байвал нэг юм альбартай гоё харагдаж байгаа. Тэгээд энэ ганц бухал шиг өвс маань ч гэсэндээ энэ хувцлалтанд character нэмж байгаа үедээ нэг юм bad boy. Энэ бол миний нэгэн cool төрлийн хувцлалт байгаа. Тэгээд дагнсан өнгө маань гүн цэнхэр өнгө байгаа нь харагдаж байгаа байх. Тэгээд би энэ гадуурх цаваа болохоор бас thrift-ээс авч ирсэн. Ерөнхийдөө яг нэг иймэрхүү надад байдаг cool гэж боддог хувцсуудын ихэнх нь thrift-нээс авч ирсэн хувцснууд байдаг. Гол нь бас маш хямдхан. Хямдхан хэрнээ тийм чанар муутай биш. Бодвол нэг уралдааны л цув байсан юм шиг байна. Тэгээд надад бол жоохон том, тэгтээ зөгтөг гэж би бодож байна.
Энэ хувцлалтын нийлэн хөнгө нь юм гүн цэнхэр өнгө байгаа. Тэгээд би өөрөө гүн цэнхэр өнгөнд дуртай. Тэгээд миний personal color намар deep гэж ерөнхийдөө тодорхойлогдоод байгаа болохоор иймэрхүү гүн цэнхэр өнгө надад айгүй зөгтөг юм шиг санагддаг. Тэгээд надад байдаг ихэнх хувцнууд гэсэндээ ихэнх нь нэг тийм гүн цэнхэр бараан талын хувцнууд байдаг болсон. Энэ ягаад ч юм яг юм цэнхэр өнгөнүүд амар сайн хосолж өгч байгаа бид. Өмнөх хувцлалтан дээр байсан шиг адилхан гуталтай. Гэхдээ энэ удаа цүнхээ арай өөрөөр өөрнө. Энэ цүнх гутал хоёр маань нэлээд зөгцдөг гэж би бол боддیں۔ Яг гэхээр энэ бас яг юм хар арьсан өнгөтэй. Тэгээд юм бөөрийнхий оруулахтай. Хувцлалт маань ер нь хамаг анхаарал энэ цув руу хандж байгаа учраас би анхаарлыг жоохон ч гэсэндээ доош нь татахын тулд өсгөтэн дотроо цагаан оймос өмссөн байгаа. Тэгээд миний хувьд бол маш хөөрхөн харагдаж ингэж бодож байна. Тэгээ сүүлийн үед угаасаа ийм kitten heels дээр дотор оймос өмсдөг ч юм уу, гадуур оймос өмсдөг ч юм уу тиймэрхүү трендүүд явж байгаа учраас маш хөөрхөн харагдаж байна гэж бол би хувьдаа бодож байна. Цов маань сул учраас ерөнхийдөө бариун өмд өмсөе гэж бодож исэн. Тэгэхдээ хэтэрхий бариун өмд өмсчих юм бол яг юм доошоо харсан гурвалжин харагдана гэж би бол бодоод балансжуулахын тулд дээврээ жоохон бариу тэгээд шулуун өмдийг сонгосон байна. Илүү юм би маань нэг юм тэгш пропорц харагдаж чадчихээн. Хэрвээ яг ингээд нэг бол маш өргөн одоо таазнасаа өргөн байх юм бол хэтэрхий эмх замбрааг харагдана. Тийм учраас яг балансыг олсон өмдөө олсон. Тэгээд ус сайхан бол зүс сайхан гэдэг шиг хувцлалтанд ч гэсэндээ усыг тохируулж янзлах нь маш чухал байдаг. Хувцлалт маань ерөнхийдөө тийм сул байгаа учраас үсээ задгаа тавьчих нь тийм ч тохиромжгүй. Тийм болохоор дээшээ шуугаад боочвол их цэвэрхэн. Авчаар маань ингээд зүгээр үсийг маань хоошоо авчиж байгаа ч гэсэндээ яг юм хоёр талдаа юм аксессуар болж өгж байгаа бах. Тэгээд эмгийн хувьд юм хатгадаг, цэвэрхэн. Гэтэ хатгадаг хэрнээ chunky эмэг оруулж өгсөн байгаа. Бас адилхан мөнгөн эмэг. Яг гэхээр маш цэнхэр хүйтэн өнгийн цагаан хувцастай байгаа учраас шаргал юм уу тиймэрхүү өнгө цохгүй. Тэгээд хичнээн миний өнгө warm tone гэсэндээ иймэрхүү мөнгөлөг эмэг бол хамаагүй дээр зохино. За, энэ бол миний амралтын өдрийн хувцлалт байна. Маш игдүүтэй, тийм ягаан, суул, тухтай харагдаж байгаа байх. Тэгээд энэ хувцлалтын бас нэг хөөрхөн юм нь миний шаха буюу балерина байгаа. Ийм торон, маш нимгэн, флаттай. Тэгээд өмсцөн байхад ч гэсэндээ айгүй тухтай байдаг. Тэгээ энэ өмдний хувьд бол бүр маш удаан түүхтэй. Надад одоо бараг сүүлийн 2-3 жилийн хугацаанд надтай хамт байгаа. Тэгээ хамгийн амар нь болохоор энэ өмд ингээд одоо ингээд цахилгаандсан байгаа ч гэсэндээ цахилгаандаа юм шиг харагдаад байдаг байхгүй юу? Тэгсэн хэрнээл би цахилгаандаа юм шиг харагдуулаад 3 жил бол өмссөн. Манай хичээс надад дамжиж иржсэн өмд. Надад ерөнхийдөө ягаан өнгө зөгтөггүй гэж бодоод би ягаан өнгийн хувцас нэх өмсдөггүй байсан. Тэгтээ сүүлийн үед юм ягаан өнгө дотроо зөндөө олон төвөнтэй байд юм байна. Тэр дундаас нь надад зохихын олж өмсөе гэж бодоод энэ цамцыг авсан чинь миний бас амар хайртай цамцнуудын нэг болоод бараг л өдөр болгоны хол үгэнд ямар нэгэн тийм нэг юм тухгүй байгаа үедээ хүн тухай олох гээд нэг юм гоё зөөлөн хувц өмсдөг штеп. Энэ бол яг нэг тийм материалтай харагдах нь ч гэсэндээ тэгж харагдаж байгаа цамц маань. Энэ дээрээ хэдүүлээ нэмээд энэ цүнхийг үрцгээе. Хувцалт маань ингээд жоохон өөрчлөгдөхөд л миний ингээд бас personality бас давхар өөрчлөгдөж байгаа юм шиг харагдаж байгаа штеп. Одоо бол нэг тийм амар игдүүтэй одоо юм гин цайлган маш тухтай. Тэгээд ийм шар том эмэг зүүсэн байгаа. Сувдан оруулахтай шар алтлаг мөнгөлөг эмэг биш алтлаг эмэг. Саяжгаа мөнгөлөг зүйлсүүд зүүж агаад одоо ингэ шаргал зүүсэн байгаа. Энэ цамцыг авахдаа энэ хоёр хавцаарыг бас хараад яг ижлэхэн өнгөтэй хөөрхөн юм байна гэж бодоод авч исэн. Тэгээд анх удаа л ерөнхийдөө ингэж хослуулж өмсөж үзэж байна. Амралтын өдрийн лук болохоор цүнх маань гэсэндээ нэг тийм тухтай харагдаж байгаа. Tote bag пикник хийхэд ч юм уу эсвэл гоё кофе шопороо суухад tote bag-ууд их тухтай байдаг штеп.
зөндөө юм ороод багтчихдаг. Хичээлдээ явахдаа ч гэсэндээ би ер нь бол энэ лукийг илүү сонгож өмснө. Нэг юм багш нарын нүдэнд их дулаах харагдах байхаа. Тэгээ энэ джинс бол бүр үнэхээр миний ихэнх хувцлалтанд байдаг. Маш их өмсөгддөг. Тэгтэл удаан эдлгээтэй байгаа. 3 жил бараг л өдөр болгон өмссөн өмд мод байна. За last but not least миний hybrid look байна. Ерөнхийдөө ингээд сул одоо ингрийн задгаа үлдээчингүүд нэлээд тийм сул casual ийм хувцас шиг харагдаж байгаа хэрнээ. Би таад цовны гайхамшиг харуулъя. Гэт бүсэлчээр бас нэг эмхтэлэг илүү тийм цэгцтэй харагдаж байгаа юм шиг санагддаг. Бэлхүүс юм маань ингээд тодтохоод тэгээд энэ жоохон ингээд бөмбөгөөд ирэхээр маш эмхтэлэг харагдаж байгаа байх. Цагаан бодуулкыг ерөөхдөө амар их өмсөж байгааг таядаж хэлсэн бах. Цагаан бодуулк бол миний хувьд бүр маш best ийм суур хувцас шиг санагддаг. Бүх хувцсны доор бүх хувцсны ингээд хувцастай зөксөж өмсөж болохоор санагддаг учраас цагаан бодуулкууд бол маш ихээр надад байдаг. Тэгээд layer үүсгэхэд бол хамгийн тохиромжтой суур хувцас цагаан бодуулк. Тийм болохоор таад санаад аваарэ. За тэгээ өмдний маань хувьд харах юм бол карманыхаа хэсэгт айгуугаа хатгамалтай байгаа. Тэгээд өмдний маань өнгө одоо трапезийн хэлбэр нь нэлээд нэг тийм 80-90 оны vibe өгж байгаа. Цувтай маань нийлээд тэгээд миний балеринатай нийлээд нэг тийм 80-90 оны cute vibe-ыг өгөхөг хичээлээ. Энэ зүйлд бол миний хувьд маш чухал зүйл. 12-оо төгсөж хаад манай өвөө ингээ бэлгэлж исэн. Энэ зүйлтийг ер нь бол ингээ бээсээ салахгүйсэн ч миний бүх хувцастай аюу гоё зөгцдөг. Тийм хайртай зүйлт маань байгаа. Ийм унжлахтай юмэг зүсэн. Миний цув маань өөрөө нэлээд дулаан төвөнтэй учраас сувд шаргал өнгөний хослолтой эмгийг сонгосон байгаа. Тэгээ үсээ бүтэн боохоос илүүтэй ингээд хагас боочих юм бол нөгөө нэг юм хэтэлэг vibe маань гараад ирж байгаа. Тэгээд цувын маань бас нэг хөөрх юм нь болохоор порлано мөртэй учраас мөр маань бараг 90 градус юм шиг тэгшхэн гоё харагдаж байгаа. Тэгээд энэ нь илүү нөгөө нэг 80-90 оны vibe-ыг авчирж байна. Энэ цувны бас нэг гоё юм болохоор надад товчон амар таалагддаг. Зүгээр юм нэг өнгийн товч биш юм ялсан юм шиг бор шаргал өнгийн осоосон товчтой. Тэгээд ийм хувцсны жижиг детайлүүд ерөнхийдөө тэр хувцсны бүхэл vibe-ыг амар сайн өөрчилдөг. Энэ хоёр товч нь бол надад үнэхээр их таалагддаг. Цүнхээрээ надад байгаа энэ цүнхийг өөрий. Одоо ингээ харахаар нэг тийм яг ээж ажилдаа явахдаа өмсдөг байсан хувцас шиг л улам илүү санагдчих. Цүнх маань нөгөө нэг юм илүү дутуу зүйлгүй. Яг л юм энгийн хар цүнх байгаа учраас тийм vibe-ыг илүү хөгөөд байгаа юм л үү? Би яг толон дүүргээ харсан чинь ээж нэг ингээд ажилдаа явахдаа нэг ингэж харагддаг байсан даа гэж санаанд орлоо. Өдөр тутамдаа өмсдөг өөрийгөө илэрхийлэх 7 лукийг чадах чинээрээ бүрдүүллээ. Таалагдсан гэж найдаа. Цаашдаа блоштой хамт байгаарай. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.